Эмбүк төлөвлөж байна. Зохиолч Мигель де Сервантес. Кихот ноён. Нарийн ухаант Кихот ноён анх удаа эдлэнгээс мордсныг өгүүлсэн дэд бүлэг. Хэрв алгуурлаваас өчнөн төчнөн хууль бус явдлыг устгах, өдөө төдий мөрийн хазгайг залруулах, шудраг бусыг арилгах, шунал хорслыг дарах, саяа золоо булаалгасан төмөн олныг инэрх нь хойшилж, хүмүүн төрлөختөнд хохирол учруулж болох тул мань тайж бүх юмаа бэлдэж дуусаад бодол санаагаа даруйхан биелүүлэхээр шийдлээ. Маш халуун өдрийг зөгнсөн зуны нэгэн өглөө үүр дөнгөж хаяар магц хэндэж хэлж мэдэгдэлгүйгээр хамаг зэр зэмсхээ зүүж төдийл олигтой болж чадаагүй дуулга малгайгаа толгоотоо арай чараа тогтоож бамбаага авч чадаа барин ажнаагаа унж гайхамшигт бодлоо биелүүлэхэд нь амтэн хүн саад болоогүйд ёроолгүй баярлан бахархсаар малын хашааны хаалгаар гарч хээр талын зүг хөдөллөө. Төдхөн хашааны хаалгаар гарсан дор бараг л явхаа байчихмаар болтол сэтгэлийн шаналгсан аимшигт бодол төрснийг өгүүлвэс. Морьтон болох ёсонд юуны урд морьтон цол хүртээгүй байваас ямар нэгэн морьтон луга тулдаж болдоггүй учиртай ажээ. Энэ бодол шийдвэрийн мохоосон боловч ухаан жолоогүй тэмүүлсэн хүсэл нь юу юунаас давсан учраас зарим морьтон эрчүүд аль дайралтсан хүнээс морьтон цол хүртчихэж болдог тухай ном зохиолд гардаг мэтээр бодоход хүрч улмаар чингэхээр шийдээд морьныхоо хандсан зүг явсан бөгөөд үнэндээ чингэж явж л адал явдалтай тохиолдох бодолтой байсан юмсан ч. Шинээр тодорсон мань морьтон тийм явах зууртай. Миний бүтээх сайн үеийн үнэн намтар нэг цагт хорвоо ертөнцөд төвж түүнийг бичих эрдэмт хүн миний ийм эрт мордсныг мэдээд алдар цууд Кихот ноён зөөлөн сайхан орд ирээ талаар орхиж нээрт хүлэг ажнаагаа унсаар эртний түүхт Монтхелийн тал дундуур алсын замд гарч явхад алтан нарны саа утас мэд цацраг гэрэл газар дэлхийг гээгүүлэн алаг цоохор бэлзуухай шувууд ятг хөгжмийн хөг адил яруу шингэн эгшгээрээ ягаан туяа төглөөг мэлаж байсан гэдэг үгээр зохиолоо эхлэх нь гарцаагүй хэмээн ганцаараа ярьлаа. Үнэн дээр Кихот ноён энэ тал дундуур явж байгаа нь үнэн л дээ. Хойд үеийнхэнд сургамж болгож үлдээхийн тулд миний байгуулах алдар гавьяаг гантиг чулуун дээр зэсэг уйлаар товоолгон сээлж торог хоргоо дээр хээ хуар болгон дүрслэх тэр цагт юутай сайхан тэрэрэн юутай гайхан байх бол надад тохиолдох ёр бусын адал явдлыг бичих заяа тавиланд арга бэлэгт тэр мэрэгэн хүнээс нэг зүйлийг бишрэн гуй. Надтай хамтаар төмөн замыг туулж үрдийн минь хань болж яваа сайн хүлэг ажнааг минь л битгий мартаарай гэж залган ярьж явсан юм. Дараа нь хүүхэнд сэтгэлтэй болчихсон хүний байдлаар аяа сэтгэлийн минь булааж зүрхийн минь эзгэнсэн дулсын я гүнж минь та уурандаа намайг нүдэнд бүү харагдгаж элдвэр хэлэн хөөж туусанд би асар их гомдох юм. Хадагтай минь танд хайртай болж тогтож ядан дойлгож байгаа сэтгэлийн минь өрөвдөн үзмүү гэж мэхийн гуй хэмээн ярьж гарлаа. Энэ дэми ярианда өөрийнхөө уншсан янаг амаргийн зохиолын хэллэгийг аль болохоор дуурайж түүнээсээ оруулахыг хичээсний улмаас маш яаралгүй гэлдэрч явсан бөгөөд наран дээр хөөрч айхтар цонж байсан тул Кихот ноёны бодолд дүүрсэн толгойг хайр найргүй төнж байлаа. Үннийг хэлэхэд өдрийн турш явхад бусдад яривчтай юм огт тохиолдоогүй болохоор урам нь хугарч байсан бөгөөд эр бяра үзчихмээр ямар нэгэн амтай голтой юмтай бушуухан дайралдаасаа гэж гордож явлаа. Зарим зохиолчид чулуутын хавцалд болсон явдлын түүний анх удаагийн адал явдал гэдэг юм. Зарим нь салхин термтэй холбогдсон явдал энэ гэдэг юм.
Бэж бас Ламанч нутгийн ном судраар нотлогдож болох дор дурдсан зүйлийг Кехот ноёнд анх тохиолдсон адал явдал гэж үздэг юм. Ноён маань өдөржин яваад орой болоход би ядарч унаас сүлдээд гол нь харлж байв. Чингээд ямар нэгэн шилтгэн олж гол орж яс амархын мөрөөсөл болоод ийш тийшээ хартал замын хажууханд нэгэн дэм буудал байхыг үзэв. Морныхоо амыг залж түүн тийш сажлуулсаар үдшийн бүрэнхий болж байхад хүрлцэн очлоо. Дэнгийн хаалганы цаанаас хоёр айлгүй хөөхөн гэнт гарч ирэв. Тэд мал тугчдын хамт Севил очихоор яваа бөгөөд энд хонохоор ирсэн юм санжээ. Манай тайж өөртөө тохиолдож байгаа юм бүгдийг ном зохиолд уншсантайгаа адилтгах хинээтэй учраас тэрхүү дэнг гоёмсог сайхан хөндөй довжоотой, гялтгансан мөнгөн ганжиртай, дөрвөн самхагтай, нэгүгээр хэлэхэд дутуу юмгүй, жинхэнэ шилтгэн дайралдаж байгаа мэтэр дүрслэн бодлоо. Тэр шилтгэнд хэдэн алхмын зайтай ойртож очиод одоохон нэгэн одой хүн хэрмийн оройн шагаавраар бултайн морьтон ирсний дохио болгон бүрээ татна байх гэж морьныхоо амыг татж хүлээн зогслоо. Гэтэл одой хүн бултайх байтугай ажнаа нь хөл дээрээ зогсож чадхаа байлаа. Тэгэхээр нь Кехот ноён арай ойртсон ба нөгөө хоёр хүүхнийг шилтгэний дэргэд байгаа үдсгэлэн гоо хадагтай нар мэтэр дүрслэн бодов. Яг энэ үед нэгэн гахаачин тарианы талбайгаас хөөж гаргасан хэсэг гахаагаа цуглуулахын тулд цоороо дуурахчихдаг нь юу ч билээ дээ. Үүнийг өөрийн нэрсний дохио болгож одоо хүн бүрээгээ татсан мэтэр дүрслэн бодоод уушха тэний тэл баярлсаар хоёр хүүхэн тийш төглөө. Гэтэл тэр хоёр нь жад бамбай зэрэг нэлээд балар үеийн зэвсэг зүүж морь унсан хүн айсуу яваг хараад айж сандран зүгтэнгүйлээ. Кехот ноён тэднийг айлгаснаа таамаглаад малгайныхаа хаалтыг сөхөж тоосонд дарагдсан хорчхор нүрээ ил гарган туйлын сайхан сан гаргаж намуухнаар хаатад минь надаас бэдгий зүгт айхын хэрэг алга морьтон бэд жирийн улсыг ялангуяа та хоёр шиг харсаар байтал тохилог сайхан адтыг гомдоох ёсгүй билээ гэж хэлэв. Хоёр хүүхэн тэр танихгүй үнийг ширтэн муухай хийцтэй хаалтаа буулгаж дахин далдалсан царайг нь харахыг оролдсон боловч өөрсдийн тогтоо сайхан хатад хэмээн дэндүү өргөмжилж байгааг нь сонсоод Кехот ноёны сэтгэлийг зовтол инээд алдлаа. Сайхан царайд сар зан зохимж муутай байдаг. Ойлгохыг бүү асуу, энэхийг асуу гэсэн үг байдаг. Ер нь би та бүхнийг доромжлох буюу бодол санаанд чинь булангар оруулахын тулд бус харин өөрөө та бүхний төлөө сэтгэлтэй байгаагаа толиулж байгаа юм хэмээлээ. Мань морьтны үг хэл өвөр мөц бөгөөд тэр хоёрт гаж санагдахаас гадна байгаа байдал нь хачин байсан учраас тэд элгээ хөштөл инээлтлээ. Кехот ноён улам зэвүүцсэн бөгөөд яг энэ үед дэнгийн газрын тарган биетэй сайхан зантай даамал хурч ирээгүй аваас юу ч болж мэдэх байлаа. Нүсэр хүнд чад ширээр хийсэн хөнгөн хуйг бамбай бойлхоо эцтэй оосор бүч зэрэг 7 жорын юм зүүсэн хөгийн амтэн зогсож байхыг хараад тэр тарган хүн дэрэгдэх хоёр хүүхний адилаар инээд алдчих шахав. Гэвч ийм их зэвсэгтэй тав танихгүй хүнээс эрх биш хэмээн аятаа ухтахыг хичээн түүнд хандаж ноён том минь та хонох газар хайж байгаа ахуул манай энд орноос бусдын цөм бий. Үннийг хэлэхэд орло байхгүй гэж хүндэтгэн өгүүлв. Дэнг шилтгэн гэж дэнгийн даамлыг шилтгэний нярв гэж бодсон учраас мань морьтон тэр нярвынхаа хүндлэнгүй аялгуунд үнхэлцгээ дэлбэртэл баярлаад ноён минь ёрдөө зүгээр эр хүний жаргал эзгүй эргэгчээр миний өмссөн хувцас зөвсөн зэвсэг газар голохгүй хэмээн Кехот ноёны хэлэхэд дэнгийн даамал тосон авч та чинь хэрээр гэр хийж хэцээр дэр хийсэн хүн байх нэ? Чингвэс энд хоноход давгүй. Энэ муу байшинд та нэг шүнийг байтугай хэчнээн шүнийгч цугаатай өнгөрөөж болно гэдгийг танд айлтгая гэлээ.
Ингэж хэлээд даамал дөрөөнөөс нь барихад өдөр турш мориноосоо буугаагүй учраас Кихот ноёны бүх бие нь хөшчгөөд бараг хөдөлж чадхаа болчихсон байлаа. Дараа нь унжава морио эгэл морио бишгэх бөгөөд учир иймд түүнд өвс хоол өгөх гэж илүү ажил болсны хэрэггүй хэмээн даамалд хэллээ. Даамал тэр морийг ихэд шинжсэн боловч Кихот ноёны дурдж байгаа тийм гойд шинж огт харагдаагүй тул морины хашаанд оруулаад зочинд юу хэрэгтэйг асуухаар буцаж ирлээ. Хоёр хүүхэн зочинтой эвлэж амжсан бөгөөд мөрөвч цээживч зэрэг зэр зэмсгийн тайлж өгсөн байдлаа ногоон буж хадсан болхийцтэй дуулга малгайныхан сагалдаргыг тайлж толгооноос нь салгаж өгөөгүй байсан ажээ. Тэр хоёр бүчний нуяаг тайлж буюу тас огтолж дээлээгүй бөгөөд тэн тас огтолхыг Кихот ноён өөрөө зөвшөөрөөгүй учраас шүн туж малгайтайгаа хачин инээдэмтэй юм суужхонлоо. Зэр зэмсгийн тайлж өгч байх үед тэр хоёр хүүхнийг шилтгэн эзгэнсэн шилдэг сайхан хатад байгаа мэтэр бодоод асар тааламжтай байдлаар ийм шүлэг уншлаа. Ялгуусан баатар эрийн эрхтэж ям болуулж байгаагүй хатад байдлаа. Нутаг гүрнээсээ холдож аялсан ноён Кихотыг хүндэлж байна. Хөчирхэг Кихотыг хундагч нар үйлчиллээ. Хөлөг морийн гүнж нар арчиллаа. Ингээд ажнаг арчсны чинь хэлж байгаа юм. Миний мор ажнаа. Би өөрөө ламанчин Кихот ноён гэдэг нэртэй юм. Зүүн би бүтээх гэж байгаа гавьяагаа сонсгож та бүхэнд аж тус болсныхоо дараа нэрээ сонсгох ёстой байсан боловч Ланцелотын тухай эртний шүлгээс өнөөдрийн байгаа байдалдаа тохируулж унших хорхой үрснээс болоод хэн гэгч хүн яваага урдаар сонсогчлоо. Ер нь та бүхний тусын тулд зүтгэх цаг надад ирнэ. Тэр цагт би та бүхнийхээ төлөө эрлэх гараа сунгах болно хэмээн нэмэн хэллээ. Иймэрхүү уран гоёмсог ярианд дасаагүй учраас хоёр хүүхэн дуугүй байлаа. Зөвхөн зочноо хоол зооглох хэсгийг лавлав. Эдмээр л байна. Хоол эднэ гэдэг чинь тун таатай санагдаж байна хэмээн Кихот ноён өгүүлэв. Муу хүний үхэл бям гарагт гихчээр энэ өдөр яг баасан гараг байсан тул дэнд зарим нутагт сагам гэж нэрлдэг жаалхан сагамгаа загснаас өөр юу ч байсангүй. Өөр загсгүй учраас сагамгаа зооглох уу хэмээн даамал асуулаа. Тэр сагамгаа гэдгээсээ нэмүхэн л өгөөрэй. Тэгвэл энэ сагамгаа чинь хэдэн л нэг загамтай тэнцэх юм байна. Ер нь 1-8 зоос 8-1 зоос 2 ямар ялгаа байх вэ? Харин туглын мах үхрийн махнаас зөөлөн, эшигний мах ямааны махнаас зөөлөн байдаг шиг сагамгай мах сагмын махнаас зөөлөн л байдаг байх. Юу ч илгэсэн бошуу аваад ирж үз. Хоолныхээ дуга ходоод руугаа хоол хийхгүй аваас хүчээр ажилд зүтгэж хүнд зэмсэг үүрнэ гэдэг чинь горьгүй байна. Ингэлээ. Хашааны хаалганы дэргэд цэвэр агаарт ширээ тавьж өгөөд дараагаар нь даамал дутуу дэвтээч муухан чансан сагамгаа загсан хоол зүсэм талхтай авчирч өгсөн бөгөөд тэрхүү хөгцөд идүүлсэн хар талх нь Кихот ноёны зэвд идүүлсэн зэр зэмсэгтэй төстэй байлаа. Малгайгаа толгооноосоо салгахгүйгээд зөвхөн нүүрний хаалтыг сөгсөн учраас амдаа юу ч хийж огтж чадахгүй байгааг нь харсан хүн инээдээ барьж яах нь шатхажээ. Аманд нь хийж өгөхгүй ахвал юу ч идэж үлж чадах тул нөгөө хоёр хүүхний нэг нь энэ ажлыг гүйцэтгэв. Шингэтэл юм уулгах нөхцөл огт байгаагүй юм. Хэрв дэнгийн даамал нарийнхан мод нөхөлж нэг үзүүрийн дарсанд шургуулад нөгөө үзүүрийн аманд нь шургуулаагүй аваас ангаж өгөх байсан юм. Морьт маань бүчээ огтлуулахгүй тулд чингэж үүлээ эдэлж билээ. Яг энэ үеэр малын оточ дэнд хурч ирлээ. Орж ирмэгцээ шүглээ үлээхт нь Кихот ноён нэгэн үдсэглэнт шилтгэнд оршиж байгаагаас гадна өөрийн нэрсэнд зориглон хөгжим дуургаж байгаа ба сагамгай загас сагам болж хар талх цагаан болж айлгүй хөөхнүүд аятайхан хатад болж дэнгийн даамал шилтгэний эзэн болсон мэт бөгөөд
Алс газар аян дайн хийхээр анх мордсон явдал нь сэтгэлчлэн бүтэж байгаа шиг санагдав. Мордны ямар нэг бүлэгт багтсан хүн мордонд цол хүртэлгүйгээр адал явдал хайх ёсгүй гэж өөрөө боддог тул түүндэл сэтгэл нь баахан гонсойдог байсан бүлгээ.